За энэ харилцааг зохицуулалттай болгохыг бол дэмжиж байгаа. Гэхдээ нэг хэдэн асуулт байна. Нэгдүгээр энэ их хурд дээр байгуулагдсан ажлын хэсэг энд юу н ажиллаж байгаа юм болов уу? Энэ одоо ажлын хэсгээс энэ ахлагч юм гişүүд нь байна уу? За энэ мэдээж одоо энэ дэд ажлын хэсэг баг шиг байна л да төрийн байгууллагуудаас. Тэр ямар явцтай байгаа юм болоо? Хоёрт нь энэ ер нь тоон ширхгээс гадна энэ одоо юм онцгой албан дотор ногдуулдаг согтууруулгундаа тамхи зэрэг зүйл дээр архин дээр бол савлгааны хэмжээ. Энэ тамхин дээр бол мөн одоо тэр хэрглэж байгаа одоо тамхины савлгааны хэмжээгнээс ногдуулж ийм шатлалтад татвар ногдуулвал илүү зөв гэж би бол хувьдаа боддог. Энэ талаар тооцсон зүйл байгаа юу? Яг тэгэхээр аль болох одоо хатуулгийг бууруулахаас гадна, никотины хэмжээг бууруулахаас гадна нэг удаад хэрэглэх хэмжээг бага болгох энэ эдийн засгийн хөшүүргийг бид нар татврын бодлогод тавьж өгсөд. Тэгэхээр эндээ зүгээр нөгөө яг одоо согтуурлгундан дээр бол нэг л юм яваад байдаг. Нэг лидер тутмаас тийдгээд одоо мэдгүй бидний баг багт ч одоо энэ согтуурлгундаа чинь одоо пи гэхэд 0.33 арх гэхэд 0.5 литр үлээсэн. Одоо тэг хэдэн литрч болчиход байгаа юм мэдгүй. 2 литр, 5 литр. Тэгээ одоо энийг заавал одоо дуусгаж ээж энэ одоо хорт одоо зуршил гэж хэлж болох хэрэглэхгүй байсан ч хүн амьдрж болохоор энэ зүйл дээр л онцгой албан төр ногдуулдаг. Тэгэхээр энэ талаар ер нь харсан болов хууль санагчдын зүгээс энэ бол яг л архитай адилхан ингээл нэг миллилитрийн хэмжээг нь эсвэл ширхгийн хэмжээг нь авах гээд байгаа байхгүй юу? Яагаад ийм уламжлалт ингэ өөрчилж болохгүй хуучин арга барилаар хэдий болтол явах юм бэ? Нэг хоёрт нь гуравт нь лаборатори ер нь цаашдаа чадвар сайжруулах шаардлага байгаа юу? Одоо ингээд одоо болоод байдаг цаашдаа ингээ үр дагавар гарна штэ. Энэ асуул хэрэгжээд эхлэхээр. За гуравт нь болохоор энэ цаашид ер нь энэ үр дагавар гарах зүйлүүдийг ер нь яаж тооцож байгаа вэ? Яг хэрэгжиж эхэлснээр энэ хууль батлагдвал хамгийн сүүлийнх нь болохоор энэ одоо энэ төхөөрөмж болон тамгийг иймэрлэж байгаа аж ахуй нэгжүүд, худалдааны байгууллагууд, хэрэглэгч одоо иргэдийн зүгээс хилцүүлэг хийсэн авсан судалгаа энэ дээр гарсан одоо гол саналууд нь юу гэдэм бэ? Яг л энэ хуулийг одоо баталгаас энэ хилцүүлгийн шатанд энэ талаар одоо их хурлын гишүүд бол маш сайн мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ зүйл дээр одоо тодорхой хариулт өгөөч. Номжиг гишүү хариулъя. За одоогийн ажлын хэсэгтэй холбоотой ажлын хэсгийн гишүүд хариулна биз. Миний хувьд сууй санаачлагчийн хувьд Бадам сүрэн гишүүний асуусан асуултанд хариулъя. Тэгээ таны хэлж байгаа зөв. Яг энэ хэрэглээг багасгахын тулд савлгаа өөрөө стандарттай байх ёстой. Тэгээ энэний дагуу ч гэсэн бид нар яг энэ савлгааны стандартыг энэ хуульда 6-гийн 7-гийн 2-т оруулж өгсөн юм. Бидний нөгөө янжуур тамхин дээр бол угаасаа 20 ширхгээс ихэхгүй байна гэдэг олон улсын стандарт явцдаг. 100 ширхгээр нь байд юм уу 200 ширхгээр нь савлж хайрцагч болохгүй шүү. Тэгэх юм бол таны хэлдэг шиг тэрийгэ дуусгах гад нэг авсан бол тэрийгэ дуусгах гад явдаг юм зан үйлийн юм явдаг учраас янжуур тамхин дээр 20 ширхгээс цөөнтэй орно. За дүнсэн тамхин дээр ч гэсэн бид нар савлгааны стандартыг оруулж өгсөн шинээр 200 граммаас багаар савлнаа. Дүнсэн тамхины хувьд гэсэн яг энэ хэрэглээний асуудал байгаа. За шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн буюу тэр электрон тамхины хувьд бол яг бид нар энэ дээр нөгөө манай сая ажлын дэд хэсгээс хариуллаа. Одоо чи манад бол нэг хятадын хэдхэн үйлдвэрээс зах замбраагүй ямар стандартгүй бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа. Хятадын ер нь 5 бүтээгдэхүүнээс манай зах зээл 98% нь орж ирж байгаа байхгүй юу? Хятад дотроо хоригдсон зөвхөн экспортын шин чанартай гадаад улсад гаргадаг. За тэр нь өстой нөгөө нэг никотины хэмжээ нь 20 ширхэг одоо янжуурынхаас хэд дахин өндөр ч юм байна. Тэнцүүч байна, багч байна. Ерөөсөө энэ дээр нөгөө ямар нэгэн стандарт байхгүй болохоор соосог шиг угжаад байх юм бол нөгөө янжуурын юу гэдэг нэг хайрцаг биш бараг 4 хайрцаг татсантай хэмжээтэй одоо никотиныг бас авах юм боломжтой савлгаануудтай байгаа. Тэгээ энийг шийдэх гээд угаасаа Европын холбооноос савлгааны стандартыг гаргасан байдаг EU директор. Тэгээ энийг бид нар бас Монгол улстай авъя. Электрон тамхины шингэний хэмжээ нь 2 мл-ээс илүүгүй, цэнэглэг шингэнийхэн савлгаа нь 10 мл-ээс илүүгүй. За тэгээ шингэн дэх никотины агуулмж нь 1 мл-т 20 мг-аас илүүгүй байна гэдэг никотиных нь бүр стандарт дээд хэмжээг нь оруулаад өгч байгаа. Ингэжээж бид нар нөгөө нэг ямар ч нөгөө мэдрэмжгүй зан үйлийнхаа зугаар соосог шиг татаад ингээд их хордод байх асуудлыг нь одоо хязгаарлах савлгаа болон никотины хэмжээний одоо энэ стандартыг бол энэ хуулиараа оруулж өгч байгаа.
Ингэжээж бид нар татврынхаа бодлого, эрүүл мэндийнхаа бодлого хамгаалахтай энэ бодлого руугаа явна гэж харж байгаа. Тэгээ хяналтын энэ хууль батлагдсны дараа гол асуудал бид нараас оруулж өгсөн юм нь архин дээр хэрэгжиж байгаа энэ акцийн асуудал байгаа. Одоо бол нөгөө хурамч архи байхгүй тулд үйлдвэрлэгчтэй нь яриад импортын хувьд ч гэсэн татврын газраас онцгой юм баркодтой акц гэдэг. За энийг ч гэсэн энэ тамхин бүтээгдэхүүнүүд дээр оруулж өгч байгаа. Тэгэхээр одоо гайлын байгууллагаас татврынхан маань тухайн үйлдвэрлэгчтэй. Манай Монгол улсд бол үйлдвэрлэгч ганц 1-2хан байгаа шүү дээ. Үйлдвэрлэлийн хэмжээ нь бага. Ихэнх нь дандаа импорт юм баггүй юу? Тэгэхээр эдгээр үйлдвэрлэгчтэй тэр акцаа нийлүүлж одоо хуурамч тамхи орхоос сэргийлнэ. Яг стандартын дагуу тэр электрон тамхи нь хийгдэж гинүү гэдэг дээр стандартаа тавиад өөрөө акцаа өгөх. Энэ нөгөө төрийн байгууллага хоорондын үйлдвэрлэгчтэй холбогдох тэрүүгээрээ хянах юм механизм нь бас бий болж өгөх юм. Ингэж бид нар бас хяналтаа хийнэ гэдгийг хэлмээр байна. Бадамсрын гишүүн тодруулъя. Стандарт тогтоож байгааг бол 100% дэмжиж байна. Гэхдээ миний асуугаад байгаа асуулт нь өөрөө. Яг энэ савлгын баг болон агуулмж баг тохиолдолд яаж баг татвараар энийг эдийн засгийн одоо аргаар энийг хор хөнөөлийн бууруулах бодлого барих юм бэ гэж асууад байгаа байхгүй юу? Энэ татврын үйл дээр. Зүгээр ингээ одоо энд чинь биш дараа бүх төрлийн тамхины шингэн 1 мм-д ногдох татвар. Онцгой татвар. Төхөөрөмж дагалдах хэрэгсэлд 1 ширхэгд ногдох. Тэгээ энэ уламж тийм өөрчлөхгүй юм л гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ том ийм татдаг одоо төхөөрөмж болон нэг одоо тамхин их хэмжээнд дагууламжтай ийм байвал энэ баг байсантайгаа адилхан татвар ногдох юм бол энэ ямар ч эдийн засгийн хөшүүрэг, эдийн засгийн аргаар энэ дээр одоо татвар ногдуулж байгаа бодлого биш болох байхгүй юу? Тэгээ энийг л асууад байгаа. Яг энэ дээр тодорхой. Тэгээ дээр нь би зөндөө асуулт асуусан. Байнгын орон дараад хэлгээд энэ дээр хариулт авмаар байна. Яг гол тодорхой хариулт. Янз бүрийн тайлбаргүйгээр энэ хэрэгжээд эхлэхээр гарах үр дагаврыг тооцсон уу? За мөн одоо импортлж байгаа аж ахуйн нэгжүүд, хэрэглэгч, худалдааны байгууллагууд ямар саналтай байгаа юм? За мөн одоо лабораторийн хүчин чадал чинь цаашдаа юу сайжруулах юм? Энийг ингээд хамтд нь авч явахгүй болохоор тэгээ хууль батлагдаад гардаг. Тэгэл дараа нь дахиад нэг ийм хууль хэрэгжих болохоор нэг үр дагавар гаргаал. Тэгэл энийг ингээд хамтд нь эхнээс нь системээр нь цуг тооцоод нэг мөр одоо шийдвэрлэх зөвөө. Ингэж бид нар одоо гарах үр дагавартай нь хамт харах хэрэгтэй гэдэг л ийм байдлаар би асуудаг. Тэгээ энд тийг хангалттай хариулт авмаар. Номинч мэгшүү хариулъя. За тэгэхээр яг уу тий Бадамсрын гишүүний хэлж байгаа та тэгэхээр одоо бид нар ч савлгаа никотины хамгийн дээд хэмжээг заагаад өгчөж байгаа шүү дээ. Тэгэхээр никотины бага байх юм бол арай бага татвар авъя гэдэг логик явж гин гэж ойлголоо зөв. Тэгэхээр тэгхийн бол одоо янжуур тамхин дээр ч гэсэн бид нар хамгийн дээдэлтэй никотин 5 билүү 8 билүү таар нь тэд байна гэдэг стандарттай дээдлийг. Тэгэхээр тэрнээс бага байх юм бол янжуур тамхин дээр ч гэсэн одоо онцгой албан татвар дээр өөр болон шаталтай гэдэг юм орчих гээд шүү дээ. Тэгэхээр энэ яг уу ийм байл л дээ. Эрүүл мэндийн бодлого талаасаа бол тамхин бүтээгдэхүүн тэр чинь бол нөгөө дадалд үүсгэж байгаа, донтолд үүсгэж байгаа арга хэлбэр эдрээсээ хамаарат тэр шаталтай байх биш. Ер нь бол дэлхийн улс орнууд бол дээд стандартад гаргаад өгчдөг. Энэ дотроо тэр татврынхаа одоо нэгдсэн бодлогоороо хэрэглээг багасгах гэдэг ийм л бодлого байдаг. Тэгээ эдийн засгийн арга гэдэг бол энэ донтолттой тэмцэх, донтох бүтээгдэхүүнтэй нүүс хамгийн үр дүнтэй арга гэдэг нь дэлхийд дахина батлагдсан. Тамхины одоо үн өсөх тусам ялангуяа хүүхэд залуучуудын хувьд байнгын орлогогүй хүүхдүүдийн хувьд бол энэ одоо бүтээгдэхүүн рүү татагдах, орох хүртээмж нь одоо тий багасах явдал бол маш сайн үр нөлөөтэй байдаг гэдгийг болов бид нар судалгаагаар дэлхийд дахинд ч гэсэн харсан. Монгол улсад ч гэсэн энэ одоо паттерн бол ажиглагдж байгаа маа. Тэгэхээр энэ бол тийм бодлого бол дэлхийд дахинд байхгүй ингэсэн. За хилцүүлгийн явцад би хууль санаачлагчийн хувьд бас энэ асуудлыг хэлж хахад олон газраас санал ирсэн. За яг тамир импортлогч нараас үйлдвэрлэгч нараас гэдэг те. Тэгэхээр мэдээж эдгээр бол бизнесийн эрх ашиг хамгаалахын тулд саналуудаа өгдөг. Гэхдээ бидний тамхины хяналтын тухай хууль бидний нэгдэн орсон одоо энэ конвенцэд олон улсын конвенцэд дэлхийд дахина тамхи үйлдвэрлэгч импортлогч нар маш хүчтэй лобби явуулдаг учраас төрийн бодлого гаргахад тамхины хяналтын тухай хууль боловсруулж явж байхад яг энэ импортлогч үйлдвэрлэгч нараас ашиг сонирхолтой зөрчилтэй санал ирэх юм бол авахаас татгалзах үүрэгтэй гэд бидэрт үүрэг байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар бол ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд бид нар авч бүгдээринг нь уулзаж саналын сонссон. За энэ дээрээс бол За гал дэгэрэл явна.
2 удаа асууж 2 удаа хариулт өгөх ёстой. За. Эндрийн микрофон өгье. За би болохоор энэ галын лабораторийг чадахжуулах шаардлагатай гэдэг тал дээр хэлмээр байна. Мэдээж хэрэг одоо энэ тамхины ялангуяа шинээр орж ирж байгаа бүтээгдэхүүн дотор одоо веб дотор маань ганцхан никотин биш, өшөө дээрээс нь одоо гэлцрийн, пропиленгликол, за тэгээд амт үнээр оруулагч гээд олон одоо химийн бодистой нийтлүүд байгаа. Тэгэхээр энийг бид нар нарийн шинжилгээ болохын тулд чадахжуулах шаардлагатай. Олон лабораторийг бас одоо чадахжуулж өнөөдөр энийг хийж хяналтаа тавих хэрэгтэй. За дээрээс нь бас тамхины бүтээгдэхүүн, тамхин бүтээгдэхүүн дотор байгаа, ялангуяа анжуур тамхин дотор байгаа бид нар пестицидийн үлдэгдлийг илүү нарийн тодорхойлдог болох хэрэгтэй байгаа. Тэгжээж өнөөдөр нөгөө түрүүний яриад байсан түүхийн эд чинь тамхин бүтээгдэхүүний чинь түүхийн чинь пестицидийн үлдэгдлэр хэр зэрэг сайн чанартай одоо тамхин бүтээгдэхүүн байгаа вэ гэдгийг тодорхойлох боломжтой учраас энэ лабораторийн чадхыг бол одоо чадварлах шаардлагатай гэдэг дээр гэж хэлмээр байна. Түрүүн би бас дараагийн 2 дахь асуудал нь болохоор намжим гишүүний хэлсэн дээр хэлмээр байна. Юу гэж хэлж байгаа гэхээр ер нь одоо веб тамхинууд маань никотин ягаламж нь 2% анх орж ирж байсан одоо 3%, 5% болсон. Тэгэхээр бид нар бол никотиныхаа агуулмжийг энд 20 мг гэж бууруулж одоо хамгийн эцсийнх нь 2%-аас ихгүй байна гэж хамгийн доотлогыг тавьж гисэн. Тэрнээс 3%, 5%-ыг айлхаар хязгаарлаад айлхаар тэр өндөр никотинтай тамхиг оруулж ирэхгүй байх талаас нь оруулж ирсэн байгаа. За үлдсэн хариулт